гүйл хинжээг бол юм дээ. За. Та бүхэн энэ өдрийн мэндийг миний нэр Понцгсран байгаль орчны яамны газар зохион бол усны нэгдсэн боловсролтой танаар ахлах мөр хэлдэг. Усны барилга боловсролын инженер магистр хүн байна. Тэгэхээр миний ихтгэл нэлээд том ихтгэл байгаа. Нэлээд их багтаамжтай. Гэхдээ би давчлаад арднууд нь багтаахыг бодъё. Тэгэхээр савазруудын усны нөөц ашиглалтын баланс. Тэгээд эдийн засгийн салбар бол усны ашиглалтын ирээдүйн төлөв гэсэн зүйлээр тавина. Тэгэхээр манай Монгол улс дэлхийн нийтийн жишгийн дагуу усны нөөцөө сав газраар нь хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх энэ бодлого барилж байгаа. Энийгээж усны тухай хуулиндаа зорилт болгоод заачсан байж байгаа. Тэгэхээр манай улсын сав газрууд бол одоо 29 сав газар хуваалсан байж байгаа. Тэгэхээр болгоны гол устай холбоотой болгон маш олон баримтчид байгаа. Түүний дотроос бидний гол баримтж байгаа баримтч бол ус үндэсний хөтөлбөр байж байгаа. 2010 онд улсын хурлаас баталсан. Дээр нь усны тухай хууль байж байгаа. Мөн сав газруудын менежментийг хөгжүүлэхэд бол Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөгөөс засгийн газраас батлаад хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ мөн Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлагж байж байгаа. Тэр дотроос усны сав газрын менежментийн тогтцоог нэвтрүүлэх талаар тодорхой заалт орсон байж байгаа. Ус үндэсний хөтөлбөр бол манай орны эдийн засгийн хөгжлийн түлхүүр болгоно гэдэг үднээс энэ хөтөлбөрийг баталсан байж байгаа. 2010 онд 1-р үе шат 2015 онд дууссан, 2-р үе шат 16 оноос эхлээд байж байгаа. Ус үндэсний хөтөлбөрийн 6 үндсэн стратегийн зорилт тавьсан байдгийг. Тэрэн дотроос одоо 3-р стратегийн зорилт буюу усны нөөцийн хуримтлыг бий болгох зорилт нэлээд сайхан хосрогдтой явж байгаа. Усны тэр нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд гол 4 стратегийн зорилт тавигдсан байдаг. Тэр нь болохоор 1-р нь хүн амаа, 2-р нь эдийн засгийн салбаруудаа усаар баталгаатай хангая, хоригцоотой усаар хангая, 3-р нь экосистемийн хэлсэд байдлыг хангая, 4-р нь усны салбарын бүс зохион байгуулалтыг сайжруулъя, сайн засаглалыг бий болгоё гэсэн ийм зорилттой тавигдсан байдаг. За, усны асуудлаар чиг үүрэг нэлээд олон яамдууд хуваагдсан байдаг. Одоо ус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, салбар дэндээ зохицуулт хийх, энэ хөтөлбөрийн биелэлтэнд хяналт тавих үүрэг усны үндэсний хороо гэж байна гэж орон тооны бас. Тэр нь болохоор энэ засгийн газрын гишүүн байгаль орчны асуудал хариуцсан засгийн газрын гишүүн тэргүүлэхээр усны хөтөлбөр заасан байдаг юм аа. Энэ засгийн газрын тухай хуулиар шууд заагүй. Гэхдээ ерөнхий чиг үүргийн яам, байгаль орчны яамд усны нэгдсэн бодлого, усны нөөцийг нэмэгдүүл ашиглалтыг сайжруулах гэсэн гол асуудал тусгагдсан байдаг. Тэгэхдээ энэ усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал одоо шууд утгаараа манай яамд бол байхгүй байгаа. Хөдөө аж ахуйн яамч усны нөөцийг бүрдүүлж яадаг, эрчим хүчний яамч байж яадаг, хот байгуулалтын яамчийн асуудал бас хамрагдаа явж байгаа юм аа. Тэгэхээр усны тухай хуульд нэг гол заалт байдгийг хүн амын төвлөрсөн ус ангамж ариутгах татвар усны нөөцөд тохируулахыг хуваарлах, зорилт өгөхөд толгойн барилга байгууламж, төрийн эмчийн болон төрийн эмчийн оролцоотой байгууллага өмчлөлт байна гэдэг. Энэ үднээс 2011 онд засгийн газраас Монгол улс төрийн эмчлийн үйлдвэрийг байгуулсан л да. Тэгээ энэ үйлдвэрийн одоо тэр усны барилга боломжийг эзэмшүүлэх бас тодорхой юм тогтоол шийдвэр гарсан хэдий ч одоо хийсэмжлэх ашиглалтын асуудал одоо хүртэл чигдэрэг байж байгаа. За, сав газруудын усны нөөц ашиглалтын баланс гэж. Энэ усны нөөц ашиглалтын баланс гэж юу хэлж байгаа гэхээр гадаргын болон газрын доорх усны ашиглах боломжит нөөцийг нийгмийн эдийн засгийн салбаруудын усны хэрэглээ ашиглалт ирээдүйн хэрэгцээтэй харьцуулсан тооцоо гэх энэ усны нөөц ашиглалтын баланс гэж хэлж байгаа.
Усны нөөц болоос сав газрын усны нөөц хүн ам үйлдвэр хөдөөж хуй одоо үйлдвэр хөдөөж хуй одоогийн бол ирээдүйн усны хэрэгцээг хангах боломжтой эсэхийг тогтоох чухал үзэл болдог. Усны нөөцийн нэгдсэн менежментийн хувьд усны нөөцийг сав газар буюу ус хагалбараар нь тэр нутаг дэвсрийг нэгж болгон авч ирдэг. Усны сав газрын хил бол хишин дээр аймаг, сумын нутаг дэвсрийг огтолдог. Усны нөөц түүний хэрэгцээг тооцоолох ашигладаг статистикийн үндсэн үзүүлэлт нь болохоор цав газараар гардгүй аймаг сумын засаглагын нутаг дэвсрийн хэмжээгээр мэдээлэл гарсан байдаг. Тийм учраас энэ мэдээллүүдийг цав газрын хэмжээнд хөрвүүлэх шаардлага гардаг. Тэгэхээр сумдын хэмжээд, аймгийн хэмжээд гарсан энэ тооцоонуудыг тэр мэдээллүүдийг цав газруудын тэр хувь хэмжээнд нийслүүлээд усны хэрэгцээг тооцоолох шаардлага гардаг юм аа. Тэгэхээр усны нөөц ашиглалтын балансыг тооцоход энэ салбаруудыг гол нь тодорхой хуваарлж мэдэх ёстой. Тэгэхээр энэ дотроо нийгмийн салбар, нөгөөдөл нь эдийн засгийн салбар гэсэн томоохон хоёр салбар явж байгаа. Нийгмийн салбар болохоор хүн амын ус хангамж, нөгөөдөр албан байгууллага энэ ахуй эзлэгийн салбарт бас хангамж авч байгаа. Үйлдвэрүүд тэгэхээр одоо хүн үйлдвэр, хүнсний үйлдвэр, хүнд үйлдвэр тэгээд барилга, уулуурхай, эрчим хүч, зам тээвэр гээд энэ олон дэд салбарууд орж байгаа. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон байгууламж гээд. Тэгэхээр энэ усны балансд тооцоход бас хэцүү асуудлууд бас байдаг. Усан цахилгаан станцын ус ашиглалтыг шууд энэ баланст оруулахаар бусад хэрэглэнээс маш их өндөр гараад ирдэг. Энэ усан цахилгаан станцын ус ашиглалт бол шууд ер нь бохирдол байхгүй шууд доошоо урсаад гарчдаг учраас энэ урсаад гарч байгаа усын хэмжээг ус ашиглалтанд оруулах юм бол усны ашиглалтын асуудал нэлээд их хэмжээгээр гарч ирдэг. Нөгөө талаар байгаль орчны усны асуудлыг бас наривчлан тооцож усны баланст оруулахад бас нэлээд хэцүү байдаг. Энэ болохоор экологийн тэнцвэр байдлыг хадгалах, экологийн урсгалыг хангах энэ үүднээсээ авч үзэх юм бол бас нэлээд их тоо гардаг. Нөгөө талаар хэлийн усны асуудал байгаа. Хэлийн усны асуудлыг бас шууд энэ баланст оруулах бас нэлээд хүндрэлтэй байдаг юм аа. Тэгэхээр манад усны нэгдсэн менежментийг авч үзэхэд бас 3 ойлголт байгаа. Нэгдүгээрт нь айл сав гэсэн асуудал, хоёрдугаарт нь сав нутаг, гуравдугаарт нь сав газар гэсэн нэг 3 ойлголт байж байгаа. Тэгэхээр айл сав гэхээр манайх бол гол 3 айл савтай байж байгаа. Хойд өмнөсөн далай, номхон далай, Төв Азийн гадагш орсгоо гэсэн. Энэ болохоор хойд өмнөсөн далай сав газар тулгаар манай усны нөөцийн 65% нь багтдаг. Номхон далай 9%. Төв Азийн гадагш орсгоод нь 26% багтдаг юм аа. Тэгэхээр нутаг дэвсгэрийн хэмжээнд аваад үзэх юм бол ерөнхийдөө хойд өмнөсөн далай бол 20.2%. Энэ хойд хэсэг байгаа. Нэгэсэндээ сэлэнгийн сав газар гэсэн үг. Хоёрдугаарт нь номхон далай 16.5. Төв Азийн гадагш орсгоо энэ айсад бол газар нутгийн ихээхэн хувийг илж байгаа маа. Тэгэхээр усны сав нутаг гэдэг асуудал бол энэ 70-аас 75 онд манай хүрээлийн усны хайвал эдэмжингийн хүрээлийн уугрын талдаа хийж бүгд найрамд Монголд усны нөөцийг нэгдмээр ашиглах хамгаалах ерөнхий схем гэсэн энэ дээр гэтээ ерөнхийдөө энэ 6 сав газар сав нутагт хувааж энэ усны балансыг тооцсон байт юм аа. Тэгэхээр тэр энэ дээр болохоор 6 манайхаар болохоор ерөнхийдөө эдгээр сав нутгийн төлөвлөгөө схемүүд бол Орос хэл дээр бичигдсэн байдаг. Гэхдээ манайхан орчуулгахдаа голдуу сав нутаг гэсэн ойлголтоор орчуулсан байдаг юм билээ. Тухайлбал одоо ингээд энэ сэлэнгийн сав нутаг гэж
энэ ээж сэрийн голын савнагдаг тэр 84 онд хийгдсэн бас Унгар Оросуудаа сандрал хийгдсэн юм билээ. Тэрэн дээр ихэл усны балансын хэсэг гэж бүр 20 хэсэгт хуваасан байж байгаа. За дараа нь тэр усны сав газар гэдэг ойлголт бол 2004 оны усны хуулиас үндэслэлтэй 2009 онд байгаль орчны сайдын шийдвэрээр манай орны нутаг дэвсрийг 29 сав газарт хуваасан. Тэгэхээр энэ түрүүний сав нутаг гэдэг Сэлэн голын сав нутаг гэхтэл одооны энэ 29 сав газрын 11 сав газар нь энэ дотор орсон байж байгаа. Нэгээс Сэлэнгийн сав нутаг буюу хойд мөсөн далайд цутгадаг энэ сав нутгийг одоогоор 11 сав газарт хуваасан байж байгаа. Тэгэхээр усны балансыг тооцохын тулд усны нөөцийн асуудал бол маш чухал асуудал. Тэгэхээр энэ ус үндэсний хөтөлбөрт манай орны нийт усны хэмжээг усны нөөцийг 608 км куб жил гэсэн тооцоо гаргасан байдаг. Сүүлд нь Даваа докторийн 12 оноос тэр мөнгө цас мөсөн голын усны нөөцийг 19.4 км куб гэснээс үүдэн нийт юу тооцооцох нэг 564.8 км куб ус байх шиг байгаа. Энийг бас яг жил болгон өөрчлөгдөн л дээ. Энэ хэмжээ бол дахин бас нарийнхан манай эдэнт нарийнх тооцоор хахаа гэж бодож байна. Манай орны ихэнх усны нөөц бол энэ хойд хэсэгтээ, энэ голын шилжээ хэсэгтээ байж байгаа. Ус бүрд нийт усны 30%-ийн хангаа хинти нутаг дэвсгэрийн 30%-ийн хөв буюу энэ хангаа хинти энэ хөвсгөлийн уулах нутгаар гол урс бүрдэж байгаа юм байна. Тэгэхээр манай усны нөөцийн 98% нь гадаргын ус, 2% нь газрын дор ус гэсэн тооцоо байна. Тэгэхээр сав газруудаар нэгээд аваад үзэх юм бол усны нөөц нэг Сэлэн ингээ шишгэд бүх энэ 29 сав газар тус хүрээр наваад үзэх юм бол гадаргын усны нөөц энэ дээр нийт нөөц нь хэд байна? Манайхан энийг бас гадаргын усны урсын модуль дээр үндэслээд тооцоод гаргасан тооцоо байж байгаа. Тэгэхээр экологийн урс нь эндээс ерөнхийдөө Даваа доктор тэр цаг үеийн хүрээлэнгээс гаргасан усны нөөцийн тэр нэг ном дээр усны нөөц горим гэсэн ном дээр гаргасан бол голын ихэнх хэсгээс хичнээн хувийн үлдээх үү, дунд хэсэгт хичнээн хэмжээг үлдээх үү, адаг хэсэгт хичнээн хэмжээг үлдээх үү гэдэг энэс ашиглах боломжтой нөөцийн тооц гаргасан байж байгаа. Дайдгээд сав газар байна. Тэгэхээр сав газрын усны нөөцийн хэв шинжүүд нэг иймэрхүү байж байгаа. Та бүхэн дээр илтгэл дээр байж байгаа шээс үзчихээрэй. Тэгэхээр гол нь 2015 оны байдлаар усны ашиглалтыг аваад үзэхээр маш бага хэмжээтэй байж байгаа. Харин орхон жаахан гадаргын ус ашиглалт нэлээх байгаа. Туулын сав газар гадаргын усны ашиглалт нэлээх байж байгаа. Тэгэхээр бид нар гол нь энэ нийгэм эдийн засгийн салбаруудаар навчилсан гэж байгаа шээс 15 оны усны хэрэглээ ямар байна? Ер нь 21 он яг 21 оноор тооцсон байж байгаа. Энэ ус үндэсний хөтөлбөр 21 он дуусах учраас тэрэндээ нийцүүлээд 21 онд хамгийн дээд хуулиараар авч үзэхэд хичнээн болохоор 900 сая метр куб хэмжээний ус шалгахтрын гэсэн тооцоо гарч байгаа. Энийг сав газруудаар ингээд салбараар бас тооцоо гаргасан байж байгаа. Энийг цаг байгаа учраас нэг хэлж. Тэгэхээр балансын тооцоо ер нь баланс ихэнх сав газрууд яг эерэг гарч байгаа юм л да. Гол асуудал бол тэр туул говийн сав газрууд дээр жаахан ирээдүйд дутагдах асуудал байгаа. Энийг бол цаг цагаас бас дахин тооцоохоор шаардлагатай байна. Тэр гол дүгнэлт нь юу гэхээр энэ сав газрын усны нөөцийн хайгуул судалгаа хийж ирээдүйд дунд цустай хураацлын ажлууд нь усны хэрэгцээг хангах боломжтой эсгийг нарийнчтан тогтоох шаардлагатай байна. Тэгэхээр усны балансыг бас цааш нь бас нарийнчтан авч үзэх хэрэгтэй. Одоо доктор тоо гэж 20-30 гэж ягаа тэрэндээ нийцүүлээд усны хэрэглээ ашиглалтаа бас тодорхой хэмжээнд дахин нарийнчтан тооцох шаардлагатай гэж байгаа. За энэ усны хэрэглээ
тооцохдоо балансыг тооцохдоо ерөнхийдөө цаа базар хэсэгчлэн буюу бас ихэн дунд адаг гэсэн хэсгээр нь бас тооцох шаардлагатай байгаа. За энэ 21 оны төвшөнд цаа базарын хэмжээнд ямар шохон байх вэ гэдэг энэ дээрээс хөгжүүлсэн байж байгаа. Тэгэхээр бид нар одоо гол юм энэ усны нөөц ерөнхийдөө хүрэлцээтэй байгаа хэдийсэн ирээдүйн одоо энэ усны нөөцийг бас тодорхой хэмжээ эдийн засгийн салбаруудаар ашиглах шаардлагатай. Энэ төрөө сүнстэй шхонлоор баримтлах болгох ч гэсэн энэ хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр усны нөөцийг бас ашиглах нь жухлаа гэсэн бодлого явуулж байгаа. Тийм учраас нь усны системүүд одоо энэ яригдж байгаа тэр шүрэнгийн орхны усан цахилгаан станц, ийм гол туулынхаа усан загтурыг барьж явах нь чухал юм аа гэсэн үг байна. За баярлалаа.